Сайн байцгаана өрхөмсөгчтэй тавхандаа орой мэндэгшүүлье. Эрдэнэ телевизийн мигмар харгийн орой мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Эхний хэмэдэ танилцуулъя. Эрдэнэ төлбөрийн ган бөмбөлгийн цехийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа жигд хэвэн явагдаж байна. 2017 онд хийгдэх ажлууд бизнес төлөвлөгөөнд тусгагснаар хөрөнгө оруулалт шийдэгдсэн байна. Ган бөмбөлгийн цехийн ажлын төлөвлөгөөний дагуу хатаах хүргэлтийн барбаныг давсны усамлаар явуулах ажил хийгдэж эхлээд байна. Ингэснээр гадаргуун болон хатуулгын зөрүүг ойртуулах юм. Энэ нь ган бөмбөлгийн чанарт эергээр нөлөөлөх учраас энэ ажлыг эхлүүлжээ. Засвар механикийн завод ухсарсан барбан маань өнөөдөр манай дээр ирсэн байна. Тэгээ бид өөрсдөө нэлээд урдлыгаа бас сурвалжиг бас хэлж ирсэн. Манайхаас давсны усамлаар ерөнхийдөө бэлдсэн шаараа өнөөдөр хөргөё гэсэн үүний дагуу бол одоо манайх гардерн гэж одоо 45 куби багтаамжтай одоо усны сав гэх юм уу да бэлдэж байна. Ерөнхийдөө гардернаа бол хангамжийг хэлцээс нийлүүлэлт бол хийгдсэн байгаа. Үндсэндээ холбогд тоног төхөөрөмжүүдээ бол үндсэндээ автсан үндсэн тоног төхөөрөмжүүдээ. За энийг бас ухсрах, холбох, монтажлах, суйрлуулах гэдэг ажлууд бол ерөнхийдөө төлөвлөгөөний дагуу явагдаж байна. За бид өнөөдөр энэ 7 хоногийн сүүлээр дараагийн 7 хоногийн ихээр бол барбанаас суйрлуулна. Барбанаас суйрлуулад барбанаа бол одоо яг одоо одоогийн ажиллаж байгаа барбаны гормын дагуу үндсэндээ суйрлуулалт хийгдэнэ. Тэгээд энэ гардерн маань одоо ерөнхийдөө ухсрагдаад бэлэн болсны дараа энэ барбандаа холбож давсны усамлаар хөргөх процессыг ажилд оруулна да. Өнөөдрийн байдлаар ган бөмбөлгийн цехэд 40 ган бөмбөлгийн бэлтгэц 350 тонн, за 80 бэлтгэцмийн 200 тонн, 100-ийн ган бөмбөлөг 320 тонны үлдэгдэлтэй байна. Баяжуулах үйлдвэрийн нутаглан баяжуулах хэсэг, өөрөөр нутаглах хэсгийн ган бөмбөлгийн хэрэгцээнд нөөц хангалттай, за үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллаж байна. Тус цехийн хамт олон үйл ажиллагаагаа сайжруулах зорилгоор ижил төстэй ган бөмбөлөг үйлдвэрлэдэг байгууллагуудын тэргүүнд туршлагыг судлан үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Ижил төстэй үйлдвэрүүдээр туршлага судлах гэдэг бас нэг шийдвэр гарсан. Үүний дагуу бид өнөөдөр бас том саяхан дарханы төмөрлөгийн үйлдвэр бас 120 шар үйлдвэрлэсэн байгаа. Ерөнхийдөө бол технологи нь бол арга нь бол нэг. Гэхдээ манайх бол одоо та бүгд мэдж байгаа нүүрснээс хий гаргаж авч бэлтцээ улаасгадаг. Дарханы одоо энэ тавьсан шин шууган болохоор индукцээр буюу цахилгаанаар халаадаг. Магадгүй өнөөдөр энэ бас дарханы одоо бас төмөрлөгийн бас нэг техникийн шийдэл нэг гаргалгаа авах ерөнхийдөө дандаа Германы тоног төхөөрөмж Германы одоо технологиор суйрлагдсан хүчин чадал нь жилдээ нэг 50-60 мянган тонн ган бөмбөлөг үйлдвэрлэх хүчин чадалтай тийм үйлдвэр нээгдсэн байгаа. Түүнчлэн ган бөмбөлгийн цехийн шатаах зуух, халаах зуух, хатаах барбан хөргөлтийн системийг үйлдвэрлэгч байгууллага дээр газар дээр нь очиж судалгаар ажлын хэсэг байгуулагдан хятад улс руу ажлын шугамар явахаар төлөвлөжээ. Дараагийн мэдээ, Эрдэнэ сувилийн цогцлбарын хэвтэн эмчлүүлэгчдэд зориулан буйлны өрөвсөл түүнээс өрсөлдөн сэргийлэх сэдэв сургалтыг зохион байгуулсан байна. Тус сургалтанд 50 гаруй хэвтэн эмчлүүлэгч хамрагджээ. Жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдөр Дэлхийн шүдний холбооны гишүүн шүдний холбоод шүдний сургуулиуд, шүдний эрүүл ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч худалдаалагч компаниуд хамтран олон нийтэд амны хүндийн эрүүл мэндийн мэдлэг мэдээлэл олгох үүднээс Дэлхийн амны хүндийн эрүүл мэндийн өдрийг зохион байгуулж хэвшээд байна. Энэ өдрийн хүрээнд Эрдэнэ сувилийн цогцлбарын шүдний тасгаас хэвтэн эмчлүүлэгчдэд сургалт зохион байгуулж зөвлөмж мэдээлэл өглөө. За яагаад би энэ сэдвийг сонгож авсан гэхээр ер нь бол сүүлийн үед бол амны хүндийн одоо өвчлөлт дундаас буйлны өрсөл бол түлхүү одоо харагдаж байна. За энэ нь болохоор хувь хүний ариун цэврийн хаан одоо сахих янаас одоо шалтгаалдаг. За энэ буйлны өрсөлийн маань бас тэр үүсгэж байгаа тэр хоруу нингийн хоруу чанар нь тархины одоо цусаан тархины одоо цус харуулт
болон зүрхний шигдэст одоо маш их нөлөөлж байна. Бас нэг шалтгаан болж байна гэдгийг бол одоо дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрсөн. За тэгээд ийм учраас би энээс одоо бас урьдчилан сэргийлэх тэр хоруу чанараас урьдчилан сэргийлэх үүднээс буйлнаас одоо хэрхэн өргөслөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? Энэ одоо урьдчилан сэргийлэхэд бол амны хөндөг хэрхэн угаад цэвэрлэх үү те? Одоо шүд угаах гэж юу юм? Буйлны одоо өргөслийн шин тэмдгүүд гэж юу юм? Хизээ шүдний хэмжээд хандах ёстой гэдэг одоо зөвлөмжүүдийг бол өглөө. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүн амын дунд шүд амны хүндийг эрүүлжүүлэх нь хүний биеийн бүх эрхтэнд нөлөөлөх, байнгын голомтод халдварыг багасган эргүүлжүүлэх чухал хүчин зүйл гэж үзэж байна. Амны хүндийн өвчлөл дундаас буйлны өрөвслөн түгээмэл тохиолддог учраас энэ тал дээр иргэдэд эрүүл мэндийн боловсрал дутагддаг байна. Буйлны өрөвсөл бол цаашдаа шүдний тойрон эдийн архаг өвчин болдог. Энэ нь шүдийг хөдөлгөөнд оруулж унахад хүргэдэг аюултай тул буйлны өрөвслийг цааш даамжирхаас өмнө эмчлэх нь чухал юм а. Тиймээс энэ сургалтыг хэвтэн эмчлүүлэгчид зориулан зохион байгуулсан байна. Үйлдвэрийн ажилчдыг жилд нэг удаа амны хүндийн үзлэгт хамруулдаг, мөн ажлын байран дээрх үзлэгийг тогтмол зохион байгуулж, цэхийн эмчтэй хамтран эрүүлжүүлэх ажлыг эхлүүлжээ. Одоогоор 200 ажилтныг үзлэгт хамруулад эмчилгээ хийснээр эерэг үр дүн гарч байгааг мэргэжлийн эмч нар мэдээллээ. Эрдэнэ төлөвлөрийн баяжуулах үйлдвэрийн удирдах ажилтны ээж шуурха зөвлөгөө өнөөдөр боллоо. 7 хоног бүрийн мигмар гарагт үйлдвэрийн үндсэн цехүүдийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болдог уламжлалтай. За өнөөдөр баяжуулах үйлдвэрийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөр өнгөрсөн 7 хоногт баяжуулах үйлдвэрийн үйлдвэрлэлийн болон бусад ажлууд хэрхэн явагдсан тухай хэсгийн удирдлагууд мэдээллээ. Өнгөрсөн 7 хоногт баяжуулах үйлдвэртээ хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн 4-р шатны иж бүрэн хяналт шалгалт хийгдэж хангалттай үнэлүүлсэн мэдээллээ. Гэхдээ зарим нэг хэсгийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн үйл ажиллагаанд хангалтгүй дүнхсэн учраас цаашдаа хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудалд анхаарал хандуулан хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйтай холбоотой бичиг баримтын боловсруулалтанд анхаарч эмхэлж цэгцлэн энэ төрөндөө хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй чухал гэдгийг ухамсарлан үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд зөрчил дутагдaltaгүй ажиллах шаардлагатайг өнөөдөр болсон баяжуулах үйлдвэрийн удирдах ажилтны ээлжид шуурхай зөвлөгөөнөөр цэхийн дарга анхаарууллаа. Өнөөдөр манайх аршаадрын хэмжилт хийж 20 хоногт үйлдвэрлэхээ ажилласан үзүүлэлтүүдийг дооцож үзлээ. За зэн болон молибдены металл олтууд бас чанарын үзүүлэлтүүд бүгд 100-аас дээш хувиар даваалан биелүүлэгдсэн байна. За одоогоор төлөв ажил хэсэгт 5 дугаар термийг зогсоож орсгол засвар хийж байна. 24-нөөс өөрөө нутагт дээр MPC 5 гээд термийг зогсоож хуйг солих ажлыг төлөвлөд байна. Энэ ажлын хугацаанд бас цэцлэгийн хөдөлгүүр дээр үйлчлэгээ үзүүлэх ажлыг бас төлөвлөсөн. Мэргэжилтнүүд бүгд найрамд татар тулсаас ирэхээр одоо ажил зохион байгуулагдаж байна. 2017 оны 3 дугаар сарын эхний 20 хоногийн байдлаар баяжуулах үйлдвэрийн төлөвлөгөөт даалгаврууд бүгд биелсэн амжилттай байгаа нь баяжуулах үйлдвэрийн бүтээлч хамт олонны хүч хөдөлмөрийн илрэл юм а. За энэ нэрчээр 3 дугаар сарын сүүлийн 10 хоногт ажиллаж чадвал 3 дугаар сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгавруудыг бүрэн биелүүлэх боломжтой гэдгийг шуурхай зөвлөгөөний төгсгөлд баяжуулах үйлдвэрийн дарга хэлж бүтээлч хамт олондоо ажлын амжилт хүслээ. Дараагийн мэдээ. Баяжуулах үйлдвэрийн үйлдвэр техникийн албаны дарга наман гэрлэр ахлуулсан ажлын хэсгийнхэн өчигдөр 16 цагаас Булган аймгийн Азлагсан нутаг дэвсгэрт байрлах малчин өрхөд туслахаар сайн үлсийн аянаа эхлүүлсэн байна. Мэдээллийн дэлгэрэнгүй хүлээн авна. Монгол улсын эмчээнд Зуд Торхонтой аймгийн малчтад тусламж үзүүлэх ажил өрнөж байгаа билээ. За энэ ажлын хүрээнд Эрдэнэ төлөвлөрийн баяжуулах үйлдвэрийн хамт олон идэвх санаачлагтай оролцохоор баяжуулах үйлдвэрийн захиргаа хүний нөөцийн алба болон олон нийтийн байгууллагуудтайгаа хамтран төлөвлөгөө гарган сайн үлсийн аян зохион байгуулж байна. Энэ аянд баяжуулах үйлдвэрийн ажиллагчдаас 1,580,000 төгрөг цуглуулж малчин өрхүүдэд тусламжийн гараа сунгаж байна. Өчигдөр үйлдвэр техникийн албаны дарга наман гэрлэр ахлуулсан тусламжийн аяны цуваа бол гараад өчигдөр бол Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн 3 малчин өрхөд бол малын тэжээл хоол хүнсний зүйлийг бол хүргэсэн байгаа. За цаашд бол бид нар бол нийт 10 айлд бол энэ хүү
халуун сэтгэлийнхаа гараг сунгах ийм зорилготой. Одоо яг энэ 7 хоногтой бол одоо энийг одоо нутаглан баяжуулах хэсэг, бүтлэн тээвэрлэх хэсэг, засварын хэсгийн одоо дарга нар маань одоо бас ахлаад энд бас ажилчдынхаа төлөөллийг оролцуулаад ингээд яг өөрсдийн малчны хотонд нь аваачиж ингэж өгч байгаа. Баяжуулах үйлдвэрийн ажиллагсад цуглуулсан мөнгнөөсөө за 500 мянган төгрөгийг аймгийн онцгой эдийн дансанд тушаасан байна. За мөнгөн тусламжаас гадна малчтад хэрэгцээтэй бээли, лааш, хүдэн золон, малын нэмнээ, элгэвч зэрэг материалын зүйлсээр тусалж байна. Баяжуулах үйлдвэрийн ажилчид хэсгийн удирдлагууд сайн үлсийн аянд оролцож, за өөрсдөө зохион байгуулан газар дээр нь очиж малчин өрхүүдэд тусалж байгаа нь Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийж байгаа нэгэн томоохон ажил болж байна. Булган аймгийн Хангал сум, халуун сумдын алслагдсан зайд оршин суух малчин өрхүүд түүнчлэн баяжуулах үйлдвэрээс гавьяаныхаа амралтанд гарсан 2 малчин өрхтөө сайн үлсийн аянаа хүргэх ажил үргэлжилж байна. Баяжуулах үйлдвэрийн сайн үлсийн аян энэ сарын 24 хүртэл үргэлжилж 10 гаруй малчин өрхөд сэтгэлийн дэмжлэг үзүүлэн тусламжийн аянаа хүргэхээр төлөвлөжээ. Эрдэнэт үйлдвэрийн харьяа спорт ордны хамт олон иргэдийн төлөөлөгчдийн хурлын санаачилсан эрүүл иргэн аянд идэвхтэй оролцож үйлдвэрийн бусад техникчүүдэд уриадлаа. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал 2017 оноос сар бүрийг хурлын байгууллагуудын нэрэмжит сарын аян болохоор зарласан билээ. Тус аяны хүрээнд 1-р сарыг үйлчлэгээний соёл, сэтгэл ханамж, 2-р сарыг төрлөх Орхон аймаг түүх соёл, ууламжлал бидний бахархал, 3-р сарыг эрүүл иргэн сэдвээр зохион байгуулсан юм а. Эрүүл иргэн сарын аяны хүрээнд аймгийнхаа нийт иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, иргэдийн эрүүл амьдрах дадал хэвшлийг дэмжих зорилгоор төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран олон ажлыг хийж хэрэгжүүлж байна. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын санаачлагт аяныг Эрдэнэт үйлдвэр спортын ордны хамт олон дэмжин оролцож, цэвэр агаар талхаж спортын тэмцээн уралдаан өдрөлгийг зохион байгууллаа. Ингэснээр эрүүл мэндийг хайрлан хамгаалах, хөдөлгөөн заслаар эрүүл иргэдийг бий болгох зорилт тавин үйлдвэрийн ажилчдаа тус аянд уриалсан юм а. Орхон аймгийн засварын тамгын газрын 3 сарын аяны өрөөнд эрүүл агаар эм гэсэн сарын аян явагдаж байгаа. Энийг Бэндэмэр спортын газар болон Орхон аймгийн спортын байгууллагууд хэрэгжүүлж байгаа маа. Энэний нэг хүрээнд спорт зохицолбор ажилчдаа эрүүл агаар эм гэдэг өнөөдөр өдрөлөг явуулж байна. Энэ өдрөлгийн хүрээнд уулын оргил, буухай, отог дээр одоо бид нар бол бас шорлогын тэмцээн явагдаж байгаа. Ингээд бүх цэгүүдээ бас өрөөлж байна. Энэ эрүүл агаар эм гэдэг аяны хүрээнд зохиогдож байгаа. Энэ 3 сартаа цэг хэсгүүд маань ийм аяны хүрээ явуулаарай гэж спорт зохицолборын зүгээс уриалж байна. Спорт ордны ажилчдын дунд өнөөдөр бид нар амралтынхаа өдрөөр эрүүл агаарт эм гэсэн сэдвт энэ сайхан агаарт бид нар тэмцээнд оролцоод ингээ байж байна. Өнөөдрийн тэмцээнд одоо 30-аас 40-с доош нас, 40-с дээш нас гэсэн 2 насны ангилалд уулын оргил булаацалдах тэмцээн боллоо. 40-с доош насны уулын оргил булаацалдах тэмцээнд сая оролцоод ирж байна. Тэгээд өнөөдөр бас амралтынхаа өдрөөр ажилчдынхаа хамт олонтойгоо нэг өдрийг бас эрүүл агаарт бас тэмцээн уралдаанд оролцоод цагийг бас сайхан чөлөөтэй өнгөрүүлж байгаадаа бас баяртай байна. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын эрүүл иргэн сарын аяны хүрээнд Бэндэмэр спортын газартай хамтран иргэдээс бие бэлдрийн төвшин тогтоох зорилт авах, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд хөгжилтэй буйхай тэмцээн зохион байгуулах, төрийн байгууллагын ажилтнуудын дунд өдрийн дасгал хийх, бүх нийтийн явган аялал, боловсрол соёл урлагийн газартай хамтран хүүхдэд эрүүл мэндийн зөв дадал олгох, сургалт зэрэг олон үйл ажиллагаа болон гэр бүлийн хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилчдын хувь хүний болон ажиллах орчны стрессийн судалгаа зэрэг ажлуудыг зохион байгуулж байна. Олон байгууллагууд идэвхтэй наачлаг гарган энэ аянд оролцож байгаа нь иргэдийн эрүүл мэндийн боловсролд чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм а. Олон улсын хүүхэлдэйн театрын өдрийг тохиолдуулан хүүхэд залуучуудын театр шин жүжигийн нээлттэй хийж бясхан үсэгчдэд өргөн барила. Мэдээлэлгэрэнгүй хүлээн авна.
Жил бүрийн 3 сарын 21-нд олон улсын хүүхэлдэйн театр хүүхэлдэй урлагчдын өдөр тохиодгоо. Монгол улс 1957 онд олон улсын хүүхэлдэйн театрын холбоонд элссэн бөгөөд түүний дараа Унгарын нийслэл Будапешт хотод болсон хүүхэлдэйн наадамд найруулагч Балдан Доржийн бүтээлээр оролцож байсан. 2000 онд болсон олон улсын хүүхэлдэйн театрын холбооны 18 дугаар хуралдааны шийдвэрээр 2003 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэх болжээ. Олон улсын хүүхэлдэйн театрын өдрийг өгтөн Орхон аймгийн хүүхэд залуучуудын театрт Сарсан Багвахын домог хүүхдийн жүжиг нээлттэй хийлээ. Анхудаа тоглогдож байгаа тус жүжиг эв найрамдал хамтын хүчийг хүүхэд багчуудад ойлгуулахыг зорьсон бөгөөд явуулын тайзтай хүүхдийн жүжиг гэдгээрээ онцлог болж байна. Манай цэцэрлэгийн багчуудад зориулж хүүхд залуучуудын театрын жүжигчин Мишелийн зохиол цомон хүүхд залуучуудын театрын жүжигчин Монгол улсын соёлын нэрвэн ажилтан уран билгийн найруулга гаргасан Сарсан Багвахын домог хэмээх жүжигээ олон улсын хүүхэлдэйн өдөр бас өнөө өдөр тохиолж байгаа. Тэгээ энэ өдөртөө бас зориулж энэ хүүхд багчуудаа одоо нээлттэй хийж байна да. Энэ жүжиг маань одоо явуулын тайзтайгаараа бас их онцлог. Өөрийн гэсэн шийдэл гэрэл техникүүдийг гаргаж өгсөн байгаа. Тэр нь болохоор цэцэрлэгийн сургууль дээр очиод тоглолцно гэсэн үг. Тайзтайгаа очиод тоглолцохоор ийм жүжиг тавигдсан байгаа. За ялангуяа энэ жүжигийн маань гол онцлог юунууд нь бол эвийг хичээсэн одоо хүүхдүүдэд бас хамгийн ойрхоноор үзүүлж харуулхад бол ер нь хамтын хүчний давуу талыг харуулвал эвийг хичээвэл бүхнийг болгодсон байна, бүтээдэм байна гэдгийг бол нэлээд төлхөө анхаарахад бол энэ найруулагч маань ажилласан байгаа. Аймгийн хүүхэд залуучуудын театр энэ он гарсаар хүүхдэд зориулсан анхны томоохон уран бүтээлээ үзэгч олондоо хүргэж байна. Мөн дэлхийн театрын өдрийг өгтөн ээж минь драмын жүжигийг тоглох юм а. 3 сарын 27-нд дэлхийн театрын өдөр тохион энэ өдөрт зориулан Монгол улсын соёлын тэргүүний ажилтан жүжигчин уран бэлэг монодрам төрлөөр өөр бусад драмын жүжигүүдийг үзэгчдийн хүртэл болгохоор бэлтгэж байна. Энэ жилийн хувьд аймгийн хүүхэд залуучуудын театр нь боловсрол соёл урлагийн газрын харьяанд шилжснээр боловсролын байгууллагуудтай хамтран ажиллаж урлагаар хүүхэд багчууд иргэд олон нийтийг төлөвшүүлэхэд анхааран ажиллана гэдгээ онцолж байлаа. Манай мэдээллийн хөтөлбөрөөр зочны ярилцлагын цагаар үргэлжилж байна. Сайн бацхан өрхөн үзэгчдээ та бүхэнд орой минь төргий Эрдэнэ телевизийн мэдээллийн хөтөлбөр өдрийн зочны ярилцлагаар үзэгч та бүхэнд үргэлжлэн хүрч байна. Өнөөдөр манай студид Эрдэнэ төлөвлөрийн эрчим хүчний цэхийн цэвэрлэх байгууламжийн хэсгийн дарга Баяр сайхан оролцож байна. Танд орой минь төргий. Баярлалаа, танд ч орой минь төргий. Мэдээж танд бас дэлхийн усны өдрийн мэндийг хүргэмээр байна. Яагаад гэхээр жил бүрийн 3 дугаар сарын 22-ны дэлхийн усны өдөр болгон тэмдэглэж ирснээс хойш бас баггүй хугацаа өнгөрч бид усаа хайрлан хамгаалах, за усны хэрэглээг нэг эргэн харах нэг тийм өдөр тохиолдог болсон шүү дээ. Тэгэхээр энэ чиглэлээр та мэдээллийг бас үзэгчдэд бас өгөөч. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн дэлхийн усны өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр дэлхийн нийтээр жил бүрийн 3 дугаар сарын 22-ыг дэлхийн усны өдөр гэж тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон. Анх 1992 онд нэгдсэн үндэсний байгууллагын хүрээлэн буй орчин хөгжлийн тухай олон улсын хурал болсон. Энэ хурлын үеэр дэлхийн усны тэмдэглэл өдөртэй болох сандыг бол дэвшүүлсэн. Энийг үндэстэд бол нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеагаас 1993 оны 3 сарын 22-нд сэгтээд 3 сарын 22 болгоныг одоо ингээд дэлхийн усны өдөр болгоё гэсэн ийм шийдвэр гаргаад энэ дэсэгтээ тэмдэглэж ирсэн жил болгон энэ жил бол одоо ингээд 24 дахь удаага дэлхийн хэмжээнд энэ дэлхийн усны өдрийг тэмдэглэж байна. Энэ тэмдэглэх болсон шалтгаанаас утгаалда усны асуудал их гарч байна. Энэ тэмдэглэлийн гол зорилго бол ер нь усны салбарыг тулгамдж буй асуудлуудыг сонгоо аваад өрөө дэвшүүлээд бүх нийтийн анхаарлыг хандуулах ийм чиглэлтэй. Тэгэхээр бол энэ жилийн усны өдрийн өрөө бол хаягдл ус буюу бохир ус гэсэн уран дор болж өнгөрөх ингээд дэлхийн нийтээр шийдвэрлээд ингээд болж байна. Өнөөдөр яагаад энэ бохир ус гол юу яав гэхээр зэрэг хаягдл ус өнөөдөр дэлхийн нийтэд 2.4 тэрбум хүн сайжруулсан ариун цэргийн байгууламжгүй амьдарч байна гэж байна. Энээс 946 сая хүн нь одоо ил задгаа визсдаг. Тэгээ энэс болоод ил задгаа виз чинь одоо
байгаль орчин бохирдуулж байна. Янз бүрийн хавдар төвчин үүсгэж байна. Ингээд судалгаа хийгээд үзэхээр зэрэг энэ орнуудад ингэж ил задгаа их визж байгаа газруудад 0-5 нас хүртэх насны хүүхдийн нас баралтын хэмжээ харьцангуй өндөр ингэж гарч байгаа. Тэгээ энэ бол юунд бол бас манай Монгол улс бол орцсон явж байгаа. Яагаад тэгэхээр маш их ил задгаа виздэг. Дээрээс нь одоо маш их одоо гэр хорооллын ил нойлууд ихтэй. Ийм учраас одоо энэ дээр бас тодорхой хэмжээгээр арга хэмжээ авах ийм шаардлага бол тулгараад байгаа юм. Одоо ер нь энэ хот төлөвлөлтийг төвлөрөлтийг те усаа дагаж бас зохицлоодог нэг тийм уламжлал бол байдаг л да. Тэгээ манай Эрдэнэтийн хувьд бол одоо газард орох баялаг буюу те одоо зис молибдены баяжмал за үүнийгээ дагаад бас байгуулагдсан хот гэдэг утгаараа бид одоо Сэлэнг мөрнөөс 64 км-ийн алсаас те их холоос гэж хэлж болохоор тийм газраас бид одоо бас өдөр тутмын усны хэрэглээгээ хангаж зөөж авчирч хэрэгжилж байна. Тэгэхээр та бүх одоо танаа цехийн те эрчим хүчний цехийн хүч оролцоотойгоор бид хүн өнөөдөр одоо усны одоо хэцүүдлийг те эргэн тойронд байдаг бас усны дутагдлыг бас мэдрэхгүй л сайхан амьдарч байна л да. Гэхдээ бид нөхөн энийгээ дахин хэрэглэх за тэгээд энэ жилийн урайг сонсоод үзэхнэ ч гэсэн тий бохир ус хаягдал ус гэдэг чинь. Тэгээ бид нар энэ та бүхний үйл ажиллагаа бол мэдээж энэ Эрдэнэт үйлдвэрийн одоо Эрдэнэт хотын хэрэглээг 64 км-ээс авчирсан тэр усыг одоо цэвэрлж чинь тий бидний хэрэглээг бас цэвэрлж чинь. Тэгээд үйл ажиллагааныхаа талаар та бас үзэгчдэд мэдээлэлч. Тэгэхээр бид бүхэн бол манай Эрдэнэтийн хүн ам болвол ер нь их өндөр өртөгтэй ус хэрэглэдэг. Газар л да хүмүүсэлтэй. Тэгээд энэ австраад хэрэгжилж байгаа усаа бид нар зөв зөвхөстэй ашиглаад тэгээд эргээд бохирдоод гарч байгаа ус маань бол инженерийн шугамжуулжигээр дамжаад одоо манай байгууллага дээр очиж цэвэрлэх боломж дээр очиж энэ дөрвөн шаттаар цэвэрлэгдээд ингээд гол руу хаягддаг байгаа. Тэгээд сүүлийн жилүүд бол 2000 оны үед бол ер нь юу усны хэрэглээ их замбраагүй байсан. Энтэй холбоотойгоор бохир усны байгууламжууд манай байгууламж цэвэр бохир усны хэмжээ асар өндөр байсан. Манай хоногийн хүчин чадал бол 24,000 м3 бохир ус хүлээж авч цэвэршүүлэх чадaltaй боловч энэ үед бол ер нь 28-аас 30 хүрж ирсэн. Энэ ч утгаараа энэ үед одоо юуны өргөтгөлийн асуудал зайлшгүй шаардлагатай мэн гэсэн асуудал тавигдаж энэ асуудал эргэцээр ингээд одоо өргөтгөлийн ажил их олон жил эргэжиж ингээд шийдэгдээд баригдаж ирсэн 2013 оноос одоо арай дуусаагүй явж байна. Гэхдээ энэ хооронд хүмүүсийн одоо хүн ам одоо орон сууц аж ахуй нэгжүүдийг тоолууржуулсны үндсэн дээр цэвэр усны одоо зохистой хэрэглээ сайжирч энд гарч ирж байгаа усны бохирын усны хэмжээ бол эрс багассан. Тэгэхээр одоо өнөөдөр ихтэл одоо манай цэвэрлэх байгууламж одоо нэг 70 хүчин чадлынхаа 70%-аар л явж байна. Бид ч одоо нэг 15-аас 18,000 м3 бусад хоногт хүлээж авж байна. Тэ. Хэдэн хувьтай цэвэрлж байгаа вэ? Мэдээж биологийн одоо цэвэрлэгийг биологи цэвэрлэгээ гэдэг бол ерөөсөө одоо цэвэр ахуйн бохир усыг цэвэрлэдэг технологи л доо. Үйлдвэрлэлийн ямар нэгэн химийн бохирдолтой ч гэдэг нь үйлдвэрлэлийн бохирдолтой технологи усыг цэвэрлэх боломж байхгүй. Баригдсан чадлын үед бол бас орж иж байгаа усны бохирдлын хэмжээ гэж байдаг. Тэрнээс давсан бохирдолтой усыг бас цэвэрлэгийн чанар мууддаг. Уг яг төслийн хүчин чадлаараа ингээд хэвийн ус нь орж ирээд энэ байгууламжуудаар дамжаа ингээд цэвэрлэлтэй гарах юм бол нэг 97-аас 98% хүртэл цэвэрлэх боломжтой. Ингэж чинь хийдэ бараг цэвэрлж ийсэн. Одоо бас тодорхой хэмжээгээр үйл тасчхан газрууд өргөжөөд хөгжөөд одоо тэгээ ялангуяа сүүлийн үед энэ ноос ноолрын үйлдвэр, ноос угаа үйлдвэр энтертэй холбоотойгоор их хэмжээний бохирдолтой ус ирснээс болоод одоо цэвэрлэгийн чанарт нөлөөлж байгаа асуудлууд бий. Тэгээ энд бол одоо тэгээ сая ихтэл одоо энэ асуудлаар бол ер нь аймгийн захиргаа хотын захиргаа ер нь үйлдвэрийн захиргаа маш олон удаагийн одоо хэлцэл гэдэг юм юу гэдгийг те. Шатамжлаар асуудыг тавьж ийсэн мэрэгжлийн хэлтийн байгууллагууд тэгээ одоо тодорхой арга хэмжээ бас сайн яг авагдахгүй л байна. Тэгээд өнөөдөр ихтэл одоо ноос угаах үйлдвэрийн хэвсний үйлдвэрийн ноос угаах үйлдвэр цагаан сарын өмнөөс эхлээд ингээд зогссон байж байгаа.
Одоо 3 сарын 22-нд маргааш хүртэл зогсно гэж байна. Энэ хугацаанд бол манай цэвэрлэгээний чанар бол эрс сайжирсан. Эрт мэдэгддэг. Шинжилгээгээрч мэдэгддэг. Бодит байдал дээр ч ингээ хаад мэдэгддэг. Тэгээ яг энэ өдөр тохиож байгаа учраас бид нар бас энийг маргааш бас нэг арга хэмжээ зохион байгуулах гэж бодож байгаа. Манай цехээс энэ яг хөр зэрэг бас үйлдвэрийн хэмжээний цехүүдийн хасаа бас тодорхой хүмүүсийг бүрэлдэхүүнтэй хүмүүсийг урьж авчираад цэвэрлэх цаанцаа үйл ажиллагаа технологитой танилцуулъя. Газар дээр нь одоо ийм байдаг гэдэг. Нэгдүгээр. Хоёрдугаар одоо өдөөс хойш нь мөн санал тавьж байгаа энэ хотын удирдлагууд. Орон нутгийн удирдлагууд маань сонгуулиос солигдлоо шүү дээ, тийм ээ. Тэр шинжилгэлээ солигдлоо. Орон нутгийн удирдлагууд болон одоо энэ агентлагуудын дарга нар ингээ бүгд солигдсон. Энэ хүмүүс одоо бохор бас нэг талаар цэвэрлэх боломжийн талаар ямар ойлголттой байдгийг бид мэдэхгүй. Тэгэхээр энэ хүмүүсийг бас нэг ирж үзээч, тийм ээ. Одоогийн байдалтай танилцаач. Тэгээ удахгүй энэ жил өргөтгөл орно гэж байгаа. Өргөтгөл орсны дараа энэ яах хэвтэй юм, тийм. Бидгийг бас нэг давхар одоо танилцуулаад дээрээс нь бид бүхэн өөрсдөө яг энэ баригдж байгаа өргөтгөл байна бас манай үйлдвэртэй тийм ч нэг холбоотой биш. Хотын захиргааны захиалгаар хийж байгаа учраас бид бүхэнд мэдээлэл бас хомсож байгаа. Радиод нэг харж байгаа боловч яг ямар яаж байгаа нь бол байхгүй байгаа. Тийм учраас энэ талаар ч гэсэн бид бүхэн өөрсдөө энэ хотын захиргааны харилцан мэдээлэл солилцсон гэсэн зорилгоор энэ хүмүүсийг ч гэсэн одоо ингээ орьсон байгаа. Тэгээ маргааш энэ ажиллагаа явагдана л да. Одоо цэвэрлэх байгууламжийн та бүхний одоо хүч хөдөлмөр шингэж цэвэрлж байгаа 97-оос 98% одоо цэвэрлсэн тэр усыг ямар хэрэглээнд ашиглаж байна бид? Одоо бид бол одоо ерөнхийдөө анх үйлдвэр байгуулснаас хойш энэ хиймэл нуур юу одоо дадан байгаа шүү дээ. Манай үйлдвэрийн технологид буцаад хэрэглэгддэг. Инлүү хийдэг нэг юмтаа тэгээд гол руу хийдэг ийм л хоёр утаа байсан. Гэхдээ нэг хэсэг бол ер нь үйлдвэрийн хэрэглээнд одоо хийж исэн. Тэгээ болцсон байсан. Нэлээд олон жил. Тэгээ өнгөрсөн жилээс эхлээд бас үйлдвэр ер нь бол энэ дадангийн усны хэмжээнд одоо яг нөлөөлөхөөр одоо багч гисэн усны юу нэмэгдүүлэхийн тулд одоо манай усыг авъя гэсэн юунаас ингээд ноёдхон зам бол одоо ийшээ өгсөн. Тэгээд одоо хүүтрээд ирэхээр бид тэр зогсооцсон байгаа. Янз янзын юу гардаг учраас тэгээ одоо ингээд хавар болохоор дахиад ингээд. Гэхдээ энд хийхэд бол бас одоо үйлдвэрийн технологи нөлөөлөх үүрэггүй тийм хэмжээний цэвэрлсэн байх шаардлагатай бид нарт. Энэ шаардлагыг бол одоохондоо бол хангаад явж байна тий. Түүнээс биш одоо хүмүүсийн ярьдаг тэр нойлдоо хэрэгэлдэг энэ төр хэрэгэлдэг юм. Энэ ер нь бохор ус цэвэрлэгдээ гарч байгаа цэвэршүүлсэн бохор усыг хэрэгэлдэг хэд нь юу вэ л дээ. Зарим нэгэн үйлдвэрүүдийн технологи усад хэрэгж болно. Одоо жишээнүүд арьшигах үйлдвэрүүд юм бол одоо тэрийг угаахад нь ч гэдэг юм уу те. Аль эсвэл одоо услаатай газар тариад нэг услахч гэдэг юм уу. Аль эсвэл ногоон байгууламж явуулах туслах энэ чиглэлээр яадаг. Зөв тэр яг орон сууцнд бохрын бочгийн тэгээд яана гэдэг ойлголт бол одоохондоо манад хэрэгж ер нь бол суурь нь тавигдаг байгаа гэж бодож байна. Яагаад тэгэхээр энд бол одоо бид нар тэр алс хоол байгаа зэрлээ гарч байгаа усыг эргүүлээд наашаа шахаад ингээд зөвхөн нэг орон сууцны бочгийн төхийн тулд асар өндөр зардал гарна. Энэ бол бусад газар яадаг вөхөр зэрэг анх байшин барилгыг орон сууцыг барихтаа сувгийн доор нь тэр жижигхэн цэвэрлэх карманы цэвэрлэх боломжууд хийгээд өгсөн байдаг. Тэгээд тэндээ ингээд юунаас гарч байгаа уснаас эн чинь зөвхөн хоёр шугам тавиад нэг нь бол одоо нойлын шугам тэр бол дангаараа яваад цэвэрлэх боломж очих хэвээр. Нөгөөх нь бол одоо гал зуухны ус гэдэг юм байны өрөөнд дугаалган ийнд хэрэгэлсэн уснуудыг доороо дотроо хэмжээгээр цэвэршүүлээд ингээд дээшээгээ тэр жиргэнхийнхаа юунд өгөх боломжтой юм бэ. Тэр энэ бол одоо манайх энэ дээр бол гол нь биднэрт яг талдаа биш бас одоо яг энэ барилга барьж байгаа орон сууцны барилга барьж байгаа энэ хүмүүс бас анхаарах хэрэгтэй. Ийм тэгэхээр салбар хамтарч ажиллах. Инженерийн шугамжуулж хийхдээ ийм болцоог бас судалж үзээд ийм юмыг одоо авч хэрэгжүүлүүлээ асуух. Тэгэх юм бол харьцангуй цэвэрлэх боломж очих усны хэмжээ ч гэсэн багасна л да. Хэмжээгээр багасна. Одоо энэ бочгийнхаа уснаас бид нэр одоо аваад уухад болохоор тийм цэвэр ус хэрглэж байгаа хүмүүс шүү дээ тий. Одоо хамгийн их өндөр зардлаар эрдэмтчүүд ус хэрглэж байгаа гэд та ярьж байсан. Одоо цэвэр ус нь л угаасаа тэр өндөр зардлаа ирж байгаа ус чинь одоо манай бочгийн л явж штэ угаасаа тэгээд татагддаг. Гэхдээ янз янзын арга одоо байна л да одоо тэрийг
аль болохоор бага ус хүмүүс энийг бол ойлгодог болсон. Одоо сүүлийн үеийн шийдлүүдийг хэрэгэлдэг болсон. Орон сууцнууд ялангуяа аль болох бага ус зарцуулах тийм ээ. Эндээ ч гэсэн одоо нэг өнгөнөр үзчихэд парахаар татчдаг байсан бол одоо 2 ятаг тавьчих жишээтэй тийм. Өнгөнөр үзс үед бага усаар явуулдаг. Өндөрсөн үедээ арай илүү усаар явуулдаг ч гэдэм үү тийм. Ийм ч удаа болцсон. Тэгээд одоо шүршүүрийн хүртэл одоо хэмнэлтийн удаа болцсон шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ дээр бол цэвэр ус тал дээр бол ер нь тодорхой хэмжээний хэмнэлтийн бол гарч байгаа гэж ойлгож байгаа. Одоо ер нь энэ тоолор тавьснаас хойш хүмүүсийн хэрэглээ ингээд бас их хянагдаад те бас их багассан гэж. Тэгэхээр ер нь иргэн хүн өөрөөсөө мөнгө гарч байгаа гэдэг утгаараа хэрэглээгээ хянаад ахуйдал зөвхөн хэмнээд байгаа юм шиг бас харагддаг л да. Ер нь тэгэд өөрт хамаагүй тэр хэмнэхгүй асуудлууд дээр бол бас арай өөрөөр хандаад байгаа юм шиг. Бас нийгмийн нэг юм урсгал хандлага те сэтгэлгээний нэг тиймэрхүү зүйл ажиглагддаг л да. Та тэр тал дээр иргэн хүний хувьд ямар бодолтой байдаг вэ? Гэхдээ энэ бол яг тэ зүгээр энэ тоолууртай газрууд хүн болгон тэгжил яасаж байгаа. Нэг л тэргээр тоолуурын заалтаар мөнгөний төлдөг учраас. Тоолууруу зарим нэг газар өөрсдөө яатсан энэ тэр хүмүүс байж тээ өөрсдөө ходог гаргацсан ч гэдэг юм уу яатсан. Энэ хүмүүс бол тентэн тоолуур гэж яадаг юу ч гэж яадаг те. Энэ бол дураараа хэрэгэлдэг одоо хэрэгцээрээ ингээ яадаг юм л юм л да. Тэгээ бас яг нэг их хэрэглээ их хяналтанд ороод ингээд ирэхээр бас яг одоо манай цэвэрлэх станцын юунд гэвэл бас жоохон сөрөг тал гардгийг. Яагаад тэгэхээр урд нь бол одоо ингээд яс одоо нэг тодорхой хэмжээний дүрм гэдэг нь шүү дээ. Төсвийн үдэнчилээрээ бид нэр тодорхой хэмжээний бохирдтой ус илэрхийлж авч цэвэрлэх чадaltaй шүү дээ. Гэтэл нөгөө юу ч хянаад ирэхээр зэрэг нэг баг усаар юугаа явуулаад ирэхээр зэрэг одоо тэр усны чинь бохирдол хэмжээ нь ихсчдэг байхгүй концентрац. Тэгээд манайдаар хэмжээндээ их бохирдол болчихсон. Тэгээд манайдаар очихороо зэрэг нөгөө проектийнхаа нэг төслийн хуучин талаас илүү бохирдолтой ус яваад очиждаг. Урд нь бол жоохон намраа үргэлдээ байхдаа арай цэвэршилтэй ус гэдэг чинь тийм. Энийг одоо бусад орнууд яаж зохицуулдаг гэхээр зэрэг энэ дээр бол ерөөсөө шаардлага тавьдаг. Орон сууцны аж ахуйн байгууллагуудад ер нь гарч байгаа бохир усаа урьдчилан цэвэрлэх хэрэгтэй. Тухайн байгууллагын үр 40-с 60% хүртэл урьдчилан цэвэрлээд тэгээд төвлөрсөн шугам руу хийх хэрэгтэй гэсэн. Тэгэх юм бол тэн дээр хүлээж авч байгаа төв цэвэрлэх байгууламж байна болохоор зэрэг юмныхаа хэмжээнд ажиллах боломжтой. Манайд бол одоо тийм байхгүй юм. Энийг шаардах хэрэгтэй. Бид нар өнөөдөр яатсан хойно одоо химийн цэвэрлэгээтэй байгууламж байх хэрэгтэй ч гэдэг юм уу. Ийм юмнуудыг ярихаас өмнө яг одоо нэгэн талын улсын хэмжээний стандартыг гараад ирсэн байгаа юм чинь энэ стандартуудыг мөрдөх хэрэгтэй. Энийгээ хууль болгож мөрдөх хэрэгтэй. Тэгэх юм бол одоо ажиллаж байгаа төв зөрүүлэх байгууламж дээр ямар ч асуудал байхгүй. Тэр хүмүүс л юугаа мөрдөчих юм бол тийм ээ. Тэгхгүйгээс болоод илүү бохирдолтой ус орж ирдэг. Тэгээ тэр нь нөлөөлдөг ийм л болчиход байгаа. Түүнээс биш бид нар бол одоо байгууламжууд болон тоног төхөөрөмжүүдийн үед тодорхой хэмжээгээр бас засвар үйлчлэгээ шинжилгээ ажлууд хийгдэж байна. Хэвийн ажиллаж байна. Ганцхан гадны хүчин зүйл нөлөөлөх тал нь энэ юм бол нөлөөлөд байгаа юм. Одоо та бүхний одоо хүч оролцоотойгоор цэвэрлж байгаа тэр усыг хэрэглэх боломжит хувилбар юу байна вэ? Одоо бидний энэ цаг нийгэмд яг өнөөдрийн хувьд те хамгийн юу нь бол одоо боломж нь бол манай миний бодож байгаагаар бол энэ 70 гээд 70-гийн уснаас чинь манай үйлдвэрийн технологид яадаг шүү дээ. Энд л хэрэглэнэ. Одоохондоо. Зүгээр бид нар их сайхан цэвэрлээд гол руу хайсан ч гэсэн эн чинь бас л голын усны нөөц байгаль орчны юунд бол нөлөөлөд бас усны нөөц нэмэгдэлт нөлөөлөл явдаг байхгүй юу? Харин зүгээр бохирдолтой ус хайчих юм бол тэр нь буруутай явчин тийм ээ. Тэр голын усыг бохирдол. Зүгээр яг цэвэрлэх ёстой хэмжээндээ цэвэрлээд гол руу хайж байгаа тэр чинь нэмэр болоод явчих чинь гэсэн үг. Угаасаа тэр байгалийн усны нөөцт. Тэгэхээр одоо 70-даа өгөөд үйлдвэрлэлтэд хэрэглэнэ гэхээр энэ үйл ажиллагааг дэмжихийн тулд яалтчгүй энэ ноос угаах үйлдвэрийн усны гаргалгаа шийдвэр те цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийг бас химийн одоо цэвэрлэгээтэй болгох. За эсвэл ноос угаах үйлдвэр тусдаа одоо хэвсний байгууллага барих. За тэгээд үйлдвэр аж ахуйн нэгжүүд маань өөрөөсөө ирээдүйн хойчтой харсан тийм шийдлийг өнөөгийн ашиг сонирхлыг харах биш те. Ирээдүйг харсан тийм шийдлүүдийг, тийм алхмуудыг хийх хэрэгтэй бахаа гэж бас миний хувьд иргэн хүний хувьд бас тийм гаргалгаа. Энэ үл яхах гэж үлдөө. Энэ угаасаа бид нар
анх барихтаа л одоо биологийн зөвлөгөөтэй гэсэн учраас тэр химийн бохирдолтой гэдэг нь өдрийн утаа усыг хүлээж аваад зөвлөх боломж байхгүй. Одоо манай баригдж байгаа өргөтгөлж гэсэн ижлэн биологи зөвлөгөөтэй. Тийм учраас энэ асуудал мөн л гарна. Нийгмийн асуудлыг байнга тавьдаг асуудал ихэр одоо урд нь нэг хэсэг яригдчихсэн юм говийн ареан тэр үйлдвэр технологийн парк гэж байгаа тэнд нэг тодорхой хэмжээний одоо юунууд үйлдвэрүүд юм. Тэгэх юм бол тэнд нэг химийн зөвлөгөөтэй байгууламж барья гэсэн тийм бол явж исэн. Одоо жоохон юу болж байгаа мэдэхгүй. Тэгэхээр зэрэг бидний санал бол ерөөсөө л энэ хэвсний үйлдвэрийн ноос хоо үйлдвэрийг хэрвээ тийм яригддаг мэт тэр тал руу шилжүүлэх яасан тийм ээ. Тэгэхгүй бол одоо ингээд яг энэ нөхдүүд бас арга хэмжээ авч л байна л дээ өөрсдөө хэмжээнд. Тэгэхээр энэ бол ерөөсөө аймаар хацаасан арга хэмжээ болохоос биш. Өөрсдөө хуурсан арга хэмжээ болохоос энэ биш. Ерөөсөө нэг тодорхой хэмжээний юуг нэг соруулаад авч хайж гítэн соруулаад хайж байгаа үлдэгдэл гарч байгаа манай шугам руу нийлж байгаа ус нь ялгаа байхгүй тэр стандарт хэмжээнээс өндөр гараад байгаа байхгүй. Тэгэхээр зэрэгэл болохгүй. Тэгэхээр ер нь л энэ тассан зогсоох хэвээр. Энэ стандарт хууль дүрмэд дагаж мөрдөх хэвээр. Бүгдэнд нь шаардах хэвээр юуны мэргэжлийн хэлтийн байгууллагуудын байцаагч нарын дүгнэлт гарцсан. Тэгээд албан шаардлага нөхцөн багт энийг биелүүлэх л ёстой гэж. Манай дээр энэ юм хэрэгждэг учраас энэ ингээд байгаад идэх байхгүй. За баярлалаа. Хаягдал ус тэ энэ сэдв бохир ус гэсэн энэ сэдвээр энэ жилийн хувьд дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа. Тэгэхээр үүнтэй ч холбогдуулаад бид өнөөдөр өдрийн зочиндоо Эрдэнэ төлөвлөрийн эрчим хүчний цэхийн цэвэрлэх байгууламжийн хэсгийн дарга баяр сайхан таныг урьсан байгаа. Та бүхний ажилд амжилт хүсье. Одоо бидний амьдралыг тэтгэгч амин хэрэгцээ болж байгаа энэ усыг тэ одоо тэрний хэрэглээ бол энэ хаягдал усны хэрэгцээ шаардлага за өнөөгийн иргэн тойронд тойрсон асуудлуудаар сонирхолтой яриа өрнүүлж манай үзэгчдэд мэдээлэл өгсөн. Танд баярлалаа. Танаа хамт олонд өндрөөс өндөр амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн амжилт хүсье. Баярлалаа үзэгчдээ мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Өдрийн зочны ярилцлага та бүхэн төрлөө мэдээллийн хөтөлбөрөөр үргэлжлүүлэн та бүхэн хүлээн авч үзнэ. Зочин сэтгүүлч баяр та баярлалаа. Одоо та хүргэлжлүүлэн улс орон болон дэлхийд дахинд өрсөн онцлог үйл явдлын дарах мэдээллийг цахим утаснаас бэлтгэснийг хүлээн авна уу. Агарын бохирлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг баталлаа. Агарын бохирлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг 2017-оос 2018 он хүртэл буюу богино хугацааны 2018-аас 2021 он хүртэл буюу дунд хугацааны гэсэн 2 үе шаттаагаар хэрэгжүүлэхээр боллоо. 59 арга хэмжээ бүх хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гэр хорооллын айл өрх аж ахуйн нэгж байгууллагуудын ашиглаж байгаа түүхийн нүрсний хэрэглээг бүрмөсөө хориглох юм байна. Ингэснээр агаар бохирдуулагч их бүсвэр 80% багасч тоосон сар хөхөрлөхийг 50-аас доош хувиар буурна гэж тооцсон байна. Хөтөлбөрийн хүрээнд агарын бохирлыг бууруулах дэвшилтийн техник технологиг нийтэд танилцуулах, байгаль орчин дэлхийн техник технологийн мэдээллийн төвийг Баян зүрхэд дүүрэг, сонгон архын дүүрэг, Чингэлтэй дүүрэгт байгуулахар боллоо. Гашуун сухатын төмөр зам компаниг татан болгоно. Засгийн газрын хуралдаанаараа гашуун сухад ганц мод бомтын нарийн цариг бүхий бомтоор нарийн цариг бүхий бомтын төмөр замд хөрөнгө оруулалт хийж барих ашиглах зорилготой байгуулсан гашуун сухатын төмөр зам хувьцаат компаниг татан болгохыг Эрдэнэ 5-7 хувьцаат компани төлөөллийн удирдах зөвлөлд үүрэг болголоо. Компани зарцуулсан хөрөнгийг хүнлэнгийн аудитор хянан баталгаажуулж 5 толгой гашуун сухай чиглэлийн төмөр замын төсөлд оруулах гадаадын хөрөнгө оруулалтаас эргэн төлөх арга хэмжээ авахыг ерөнхий сайд холбогдох сайд агентлагийн дарга нарт даалгалаа. Засгийн газрын 2016 оны 268 дугаар тогтоолоор нарийн сухайд шивээ хүрэн чиглэлийн төмөр замын барилгын ажлыг энэ оны эхний хагас багтаа эхлүүлнэ гэж заасан. Иймээс дээрх чиглэлийн 45.3 км, 5 толгой гашуун сухай чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтыг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар цогцоор нь барьж байгуулах нь зүйтэй гэж үзлээ. Энгийн гадаад паспортыг сунгахгүй. Засгийн газрын хуралдаанаараа энгийн гадаад паспортыг 5 болон 10 жилээр олгож сунгахгүй байхаар шийдвэрлэлээ. 2004 онд Кайр хотноо болсон олон улсын иргэний нисхийн байгууллагуудын 12 дугаар уулзалтаас машинаар унших паспортыг хүчинтэй хугацааг сунгахгүй байх. Дараадас эрзэний 5 гар сунгасан паспортыг машинаар уншигдах баримт бичиг гэж хүлийн зөвшөөрөх үндэслэхгүй болох тухай протокол гаргасан юм.
Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын иргэд энгийн гадаад паспортын хугацааг сунгуулж гадаадд зорчих нөхцөлд үүнийг нь дэлхийн олон орон үл хүлээн зөвшөөрөх олон улсын нийслэгээр зорчуулахгүй байх, хэлээр нэвтрүүлэхгүй эрсдэл үүсэж байгаа юм. Иймд олон улсын стандартад нийцүүлэх зорилгоор Монгол Улсын энгийн гадаад паспортыг чипгүй бол 5 жилийн, харин чиптэй энгийн гадаад паспортыг 10 жилийн хугацаатай олгож дахин сонголт хийхгүй байхаар тогтлоо. Тусгай Олимпиас авраг төрлөө. Австралиас зохиогдож байгаа тусгай өвлийн Олимпиас манай 4 тамирчин нэг алт 3 мөнгөн медаль хүртэлээ. Өчигдөр гүйлтийн төрөлд манай улсаас эрэгтэй эмэгтэй төрөлд нийт 4 тамирчин медалийн төлөө оролцсон юм. Цасны гуталтай гүйлтийн эрэгтэй 25 метрийн зайд тэмүүлэн мөнгөн медаль, цастай гуталтай гүйлтийн эмэгтэй 100 метрийн зайд оюун бэлэг мөнгө, 50 метрийн эмэгтэй гүйлтийн цанаас уянга алт, 50 метрийн эрэгтэй гүйлтийн цанаас ган төмөр мөнгөн медаль хүртэлээ. Энэ сарын 26 хүртэл үргэлжлэх тус наадам өвлийн спортын 9 төрлөөр 107 орны 2700 орчим тамирчин 1100 дасгалжуулагчийн удирдлагын дор хурд хүч авах самбагаа сорж байна. Казак түмний соёл ёс заншлыг сурталчлах өдөрлөг боллоо. Байгаль дэлхийн өвлийн нойрноос сэрж, өвснөгөө соёолж, өдөр шөнө тэнцтэйгээ тэгш сайн өдрийг бэлэгшин тэмдэглэдэг Казак түмний улам Лацингүй Наврыз баяр энэ сарын 22-нд болно. Наврызын баярыг угтан Улаанбаатар дахь Баян Улгийн аймгийн залуучуудын холбоо Казак ёс заншлыг сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөг зориулан Монголын залуучдын холбооны өмнөх талбайд хээх ухаар гар хатгамлаа чимсэн Казак үндэстний гэрийг барьсан байна. Хөрсөн ирсэн зочдыг Наврузын кэж буюу баярын тусгай зоог боорцог цагаан эдэгээр дайсан юм. Мөн Казак ардын дуу доомрын айлгуугаар айдуун нэмжлэгийн өрхөөс гадна бүргэд хэрхэн сургадаг талаар зочид төлөөлөгчдөд сонирхуулсан байна. Их хэмжээний нойтон сасрахыг анхаарууллаа. Өнөөдөр баруун аймагуудын нутаг, төвийн аймагуудын нутгийн баруун хэсгээр 22-оос 23-нд баруун төв говийн аймагуудын нутгаар ахиун хэмжээний нойтон сасрахыг цагууршны шинжилгээний газраас анхааруулж байна. Нойтон сасны улмаас зам даваа хаагдаж, хальтрага гулгаа үүсч, зорчигч тээвэрчдэд болон малын бэлчээрлэлтэнд хүндрэл учруулж болцсошгүй байгааг онцгойлон анхаарууллаа. Сонирхолтой өнгөрсөн шөнө буюу говьлтан хойроонд анхны бороо орсон байна. Өчигдөр 11 цагийн байдлаар Баян хонгорын 20 лотод бороо шивэрч байна гэсэн мэдээллийг улсын хөршний шинжилгээний газраас ирүүллээ. Мэдээллийн хөтөлбөрөөр төгсөлдөө хотуудын ойрын 3 хоногийн цагаагаар мэдээ, арилжааны банкудаас ирүүлсэн валютын ханшийн мэдээллийг хүргэе. Эрхэм үзэгчдээ, Эрдэнэ телевизийн мягмар гарагийн орой мэдээллийн хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Та бүхнийхээ маргааш ажилд амжилт хүсье. Баяртай үзэгчдээ.